Хөтөлбөр Ховд аймгийн Алтай сумаас бэлтгэсэн сурвалжилгаар үргэлжилж байна. Малчин аян хотын 5 хүүхэдтэй хамгийн бага нь Гандул. 6 дугаар ангийн сурагч Гандул сумын дотор байранд ах эгчийн хамт амьдардаг. Харин амралтын өдрүүд болон сургуулийн амралтаар хөдөө гэртээ харж хонио хариуж аав ээждээ тусалдаг байна. Сайн байцгаана уу? Би ТV телевизийн тусгай сурвалжлагч Эрхэнбаяр байна. Манай телевиз Ховд аймаг Алтай сумын Алтан гац багийн их бат ахын дэрсэн байна. Хэдүүлээ малчин хүү Гандулын нэг өдрийн амьдралтай танилцъя. Чамд ер нь хөдөө мал харуулах таалагддаг уу? Таалагддаг. Чи ер нь хизээ мал дээр гарч ирдэг вэ? Хичээлийн өдрүүдэд сууж ахсан бүтээсээр гарч ирдэг. Танаа одоо хатаа өндөр чинь шинэ унжих чон ориулж явах уу? Манай нохоонууд хамгаалдаг та. Сэржгийл мэл тусгаал. Танаа энэ 5 нохой хэн гэдэг? Зүрхээ шонхор жигэн гэдэг. Танаахыг унтаа усаад ирэхэд малчин байхгүй бол танаахаа уу? Манайхаа хайгаал олоод өгдөг л та. Алга болж удаага юу? Түрүү нэг ээж аваар төв яваад эгчдэг амт ээж яхад нэг хойшоо бэлтцсэн байсан. Тэгээд эгчдэг амт авч ирсэн. Чи сумын төвд байхан гоё уу, хөдөө байхан гоё уу гэж алинд нь байх нь л үү? Ээж авдаг л амт байх гоё л та. Хөдөө? Тий. Өвл чи яага хөдөрдөг? Өвл манайхан амар хол байдаг болохоор ээж ав цасан дунд малаа ич юм ш тэгэл дотор байна талаад ш. Ээж авчин чамайг хонд явахад юу гэж үзээ хвчилдэг. Хонд зах тунтууд ишиг унтуул чаяа заал гэж тэгдэг. Танд малдах шантрах үе байдаг уу? Шантрах үе яг үүдмүүдэлд байна гэхдээ шантрна гэж үтэй юм байна. Маллаа тэгээд байхаас өөр яах вэ? Та хүүхдүүдтэй юу хэлхийг хүсдэг вэ? Тэд хичээл намаашаа сүрдэн мэрэгжилтэй бол гэж хэлдэг. Та мал маллахад ямар ажил хийдэг вэ? Мал маллах туу ерөнхийдөө гэрийн дотор ажилладаг л гадуур мал хартаагаа хөөсөлдөх. Ер нь л малынхаа захаас дандаа цохондоо. Та хүүхдүүдтэй захиж хэлэх юм байдаг уу? Байлгүй яах вэ? Одоо ээж аваар нь бага наснаас хойш малдаар цагаа өнгөрүүлсэн. Тийм учраас миний хүүхдүүд ном сураад эрдэм мэдлэгтэй улс их орондоо хэрэгтэй хүн болоорой л гэж захидаг. Ховд аймгаас бэлтгэсэн бидний сурвалжлагтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Та бүхэнд их хүрсэн баярын мэндийг хүргэе.